Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын тухай ярилцах ундралт подкастын маань дараагийн бүлэг боловсролын салхи цахим шилжилт гэсэн юм сэдвийн хүрээнд явагдаж байгаа. За бид нар энэ хүрээндээ боловсролын цахим шилжилтийг манлайлан оролцож байгаа манлайлагчдыгаа өөрөө оролцуулж байгаа илээ. За энэ удаагийн дугаар дээр National Development Team компани гүйцэтгэх захирал Тод Гэрэл ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хурж оролцуулж байгаад баярлалаа. За хоёулаа ярианыхаа эхлэлийг таны тухай болон танай компани тухай товч танилцуулаад эхлэе гэж бодож байна. За намайг Тод Гэрэл гэдэг. За би ер нь бол одоо юу гэдэг багш ээж автаа хүн. Тэ одоо манай ээж хим биологийн багш, манай аав Монгол хэл уран зохиолын багш. За 80-аад оны ихэнх үед цэрмаагийн туршлага гээд манай аавыг цэрмаа гэдэг. Цэрмаагийн туршлага гэж бас явж исэн. Тэр болохоор энэ үдийн цай хөтөлбөр гэдэг юм анх үсгэж исэн хүн ба. Тэгээ Эрдэнэ хотын тухайн үед Хялган тороо гэж байсан. Хялган torооны 10 жилийн хүүхдүүдэд өглөө ирээд ингээд тоосон өлөн тэгээ хичээлдээ сайн харж чадахгүй байна гэд ингээд ангиудаар нь яваад одоо хамгийн анх бол ингээд нэг талах яотон маслаар эхэлж исэн харцаагаар ч юм уу тийм. За дараагийн нэг улс даяараа нэвтрүүлж исэн туршлага гэвэл сургуулийн туслах аж ахуй гэдэг юм. Анх тухайн сургууль дээр туслах аж ахуй байгуулад тэгээд тухайн үеч нэг хөдөлмөр туслан гэж байдаг байсан. Тэгээд тэр туслах аж ахуй дээр хүүхдүүдэд авч хөдөлмөр туслан маягаар ажилуулдаг. Тэгээд тэр нөгөө дотор байр хүүхдүүдийнхээ хоолунд тэр туслах аж ахуй дээр мал аж ахуйгаа хөгжүүлээд бас тодорхой хэмжээний юмаа тариад тэгээд дотор байр сургуулаа хүнсээрээ хангадаг. Тийм туршлага хэрэгжүүлж байсан. Тэгээд айгүй сайн явж байгаа тухайн үед одоо намын бодлохоор гэх юм уу да. Тэгээд намын дээд сургуульд яваад намын ажилтан болж ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө боловсролтой нэлээд холбоотой. За миний хувьд бол сүүлийн одоо 2014 оноос хойш нэг 11 жил боловсролтой холбоотой ажил хийж байгаа. 14 онд би анх боловсролын мэдээллийн боловсролын салбарын системийг боловсруулах төслийн багт систем шинжээчээр ажилд орж. За 18 оноос хойш тухайн төслийг удирдах авч явж байгаад 20 онд боловсролын мэдээллийн технологийн төв гэдэг байгууллага засгийн газрын тогтоолоор байгуулагдахад би анхны захирлаар нь томилогдож байсан. За нөгөө хүн болгоны нэгддэг ИСИС гэдэг имийг бид нар анханаас нь хийсэн. 14 оноос хойш нэвтрүүлж эхэлсэн шүү дээ. 13 онд төсөл байгуулагдаад 1 жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийгээд анхны хөгжүүлэлтүүдээ хийгээд 14 онд анх нэвтрүүлж ирсэн. За ИСИС-ийг үүсгэн байгуулах тэр ажилд оролцож явсан. За мэдлээ энэ захин платформыг үүсгэн байгуулахад бас санаачилж бид нар 20 оноос бэлтгэл ажлуудаа хийгээд 21 онд анх нээлттэй хийжсэн. За энэний зорилго нь болохоор тухайн үед ковидын бас хүнд үеуд байсан учраас ер нь теле хичээл гэдэг юм тухайн үед хийцэн байсан шүү дээ. Тэгэхээр теле хичээл маань бас нэг тодорхой хэмжээний шаардлага хангахгүй байна. Тийм учраас ер нь цаашдаа бид нар үндэсний энэ боловсролоо дэмжихийн тулд бүх нөгөө одоо 40 минутын ээлжид хичээлийг контенттой болгоё гэдэг зорилго тавиад тухайн үед бид нар мэдлэг платформыг нээсэн. За тэгээ одоо хүртэл ажил нь үргэлжилж байгаа. Нэг 15,000 хэдэн зуун контенттой болох ёстой бол одоо нэг 12,000 орчим контенттой болцсон. Одоо нэг сонгон судлахын ахалхангийн хичээлүүд жоохон дутуу байгаа юм байна. За дараагийн хийсэн ажил гэвэл одоо энэ улсын цахим сургууль гэдэг байгаа тийм ээ. Тэрийг бас үүсгэн байгуул санаачилж хийсэн юм. Ахалхангуудын сонгомын. Тий, ахалхангийн хоёр зорилготой анх бол бид нар санаачилсан. Нэг нь болохоор тэр ахалхангины сонгон судлах хичээлийг захимаар заах. За нөгөөх нь болохоор гадаад байгаа монголчуудаа бид нар монгол боловсрол авах гэдэг. Тэр нь одоогоор арай эхлэх байх шүү байгаа. Тэр нь болохоор юу бид нар заая гэж бодсон гэхээр за энэ гадаад бол сайенсийн хичээлүүд ч юм уу те яг ижилхэн. Тэгэхээр бид нар юу заах хэрэгтэй юм бэ? Монгол хэлээ заах хэрэгтэй юм байна. Монголын уран зохиолоо, Монголын төв, Монголын газар зүй. Тэгээд энэ иргэний боловсрол гэдэг хичээлүүдийг захимаар заая. Тэгээд
нөгөө бусад хичээлүүдийг дүүцүүлэх маягаар гадаад байгаа монголчуудаа монгол бичиг баримт олгохыг зорж ирсэн. За тэгээд энэ эхний чиглэл буюу сонгон судлах хичээлийг яагаад айгүй өндөр ач холбогдолтой бас үзсэн бэ гэхээр Монгол улс ер нь одоо нэг ихтэй суралц элсэж орж байгаа хүүхдүүдийн 70-80% ингээд нийгмийн чиглэлээр суралцаад байна гэдэг нэг том асуудал болсон шүү дээ. Физикийн анги жишээлбэл нэг оюутан хэлслээ одоо хаагдлаа гэл тий. Тэгэхээр бид нар нөгөө шинжлэх ухааны талын юмнууд маань явахгүй. Тэгээд энэний суур нь юун дээр байна гэхээр сургуулиуд дээр сонгон судлах хичээл маань шинжлэх ухаанаар үүсэхгүй байна гэдэг асуудал гарсан. Яагаад үүсэхгүй байна вэ гэхээр тэр нөгөө бүлэг тэр хичээлийг сонгосон хүүхдүүд ингээ бүлэг болоод үүсэхийн тулд хамгийн багадаа 25 хүүхэд шаардлагатай. Тэгэхээр нөгөө суман дээр чинь нэг юм уу хоёр бүлэг байдаг. Тэгэхээр 25 бүлэг нь 25 хүүхэд нь бүрддэг. Тэрийг бүгд нийгмийн ухаанаас тэгээд нөгөө ерөнхийдөө үндсэн нэг цөөх хэдэн чиглэл үүссэн болж таарад байгаа хгүй. Тэр нь тэгээд голцоо нийгмийн тал руугаа. За юу хийсэн бэ гэхээр монгол хэл, математик, нийгмийн ухаан, англи хэл. За хамгийн төгөөмөл дөрөв энэ хичээл болж байгаа. Энэ дөрөв маань тэгэхээр математикаас бусд нь нийгмийн талын чиглэлтэй болчихж байгаа. Тэгэхээр 3 жил тэр нийгмийн талын чиглэлээр сурцсан хүүхэд маань нийгмээрээ л ер нь яэш өгч таарад байгаа байхгүй юу? Тийм бай. Тэгээ энэ нийгмээрээ яэш өгсөн юм чинь нийгмээрээ л элсэж таарад. За тэгэхээр бид нар нөгөө мэдлэг захим сургуулийг анх байгуулах зорилго нь за хүүхдүүдэд чөлөөтэй боломжийг олгох хэрэгтэй. Тэгэхээр сонгон судлах хичээл 16 байдаг шүү дээ. Оо тийм олон таатай. Тий 16 байдаг. Тэгэхээр хүүхдүүд одоо заримдаа бүр багш нар нь тэрийг мартцсан. Ерөөсө дөрөвдөрөө бараг л голчлоо чинь гэсэн шүү дээ. За дээр нь яг нөгөө тухайн гүнзгийрүүлсэн төрөлдсөн сургуулиуд байгаа шүү дээ. Тий хими, физикийн ч юм уу. Тэд нар дээрээ болохоор тухайн ангиуд нь үүсдэг. За ангаахаар орох байгаа нэг цөөх хүүхдүүд байдаг бол биологи, хими үүсдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр 16 хичээл байдаг. Тэгэхээр бид нар захим сургуулийн анхны ихэд бизнес судлал гэж хичээл байдаг шүү. Тэр Монгол улсад түүхэндээ нэгт заагдж байгаа байгаа. Анх үүсгэснээс хойш. Тийм үү. Тий. За одоо нөгөө оюун доктор маань тэрийг анх хийжсэн хүн. Одоо тэгээ оюун доктор бас тэр зөвлөхөөр ажилладаг. Тэгэхээр тэр бизнес судлал гэдэг хичээл маань анх захим сургууль үүсгэхэд 2 бүлэг үүсчихсэн. Улс даяараа 50 улс даяар 50 шүү дээ. Тийм хэдий тэр 50 хүүхэд бол одоо алдагдах байсан байж тээ. Тэнгүү тэр хүүхдүүд тэр боломж хүрч юм гэсэн үг. Тэр хүүхдүүдийн тэр сонирхол алдагдчихж байгаа байхгүй юу? Тийм. За мэдээллийн технологи ер нь баргаж үүсдэггүй байсан байгаа. Тэгэхээр мэдээллийн технологи үүсдэг болсон. За ер нь баргаж бүх хичээл үүссэн. 16 бүлэг хичээлтэй. Тэгэхээр бүх 16 хичээл үүсээд бүх 16-аараа цахимаар заагддаг болсон. Одоо тэгээ гоё жигдэрчлээ шүү дээ тэр ажил. Одоо харин тий одоо энэ жил анхны сонгон судалсан хүүхдүүд маань энэ жил төгссөн байхгүй юу? За яашээ өгч эхэлсэн. Яашээ өгсөн гэсэн үг. Одоо тэр нөгөө нэг дүн шинжилгээнүүд хараахан гараагүй байх шиг байна. Тэндээс бас нэг ямар үзүүлэлт харагдах нь тэрийг бас их сонирхолтой байгаа даа. Өөрөөр хэлбэл одоо бид нар чинь 3 жилийн өмнө эхлэхэд нэг 20 гаруй мянган хүүхэд сурч ирсэн захим сургуульд. 20 гаруй мянган хүүхэд 500 орчим багш байна уу? За тэр багш нарыг бид нар бас анхандаа сонгож шалгаруулж авна гэж байсан боловч багш нар маань бас их сонирхол илэрхийлээгүй. Тэгээ сайн ойлголт муутай байсан уу? Бидний бас мэдээлэл дутуу хүрсэн үү? Тэгээ бид нар 3 шаттайгаар багшийн сургалт зохион байгуулж байсан. Захим сургалтын явуулах багш нарыг. Тий, багш сургаж авъя ерөөсөө. Угаасаа энэ жишээлбэл түрүүний нөгөө бизнес судлал гэдэг чинь зааж чадах багш. Угаасаа үүсэж байгаа юм чи хинч зааж чадахгүй юм байна. За тэгэхээр бид нар тэр багш нараа бэлтгэх хэрэгтэй юм байна. За захим сургууль дээр тэгэхээр одоо хамгийн шилдэг гэсэн 16 зөвлөх багш ажилладаг. Сургагч багш гэх юм уу? Тэр нөгөө захимаар заах гэж байгаа багш нарыг сургадаг багш. Одоо энэ жишээлбэл тэр нөгөө нэг оюун доктор байна тий. За энэ физикийн нөгөө олимпиад зохион байгуулж байсан Ганбат багш байна. Гавьяат багш Ганбат. За газар зүг хариуцдаг хүрээлэнгийн хүн өөрөө тэрийг зааж байгаа. Яг 16 судлагдхууны шилдэгүүд л цугларсан гэсэн үг шүү дээ. Тий, совдууд одоо Моисийн тэр химийн багш. Тэ тухайн химийн олимпиадын одоо юу гэдэг тэр нөгөө химийн холбооны хичээлүүдээ.
Тэгэхээр тэр бүх сайн хүмүүсийг бид шилж авчирч тэдэрс бид нар тодорхой хэмжээний өндөр цалин өгч бид нар ажлаас нь гаргаагүй ажлынх нь хажуугаар хийлгэжсэн. Тэгэхээр гол зорилго нь юу байсан бэ гэхээр тухайн 7 хоногийн 4 өдөр нь багш сонгон хичээлээ заа 5 дахь өдөр нь өөрөө сурдаг. Тэгэхээр бид нар 7 хоног болгон тэр багшийг сургадаг. За хэдүүлээ дараа 7 хоногт болохоор сонгон дээр ийм юм заан шүү гэдэг. Тэгэхээр тэр багш нар маань одоо ингээд сургуулиудаар хэрвээ явж үзэх юм бол бидний нөгөө нэг цахимаараа сургаад байсан багш нар маань одоо тухайн сургуультай нэлээд сайн багшныхаа тоонд орцсон явж байна. Уртаа орох багшныхаа тоонд орцсон. Тэгэхээр тэдний ур чадвар аягүй сайжирсан байна. Тэгэхээр бидний энэ хэрэгжүүлж байгаа энэ арга барил маань бас зөв байх шиг байна. Бид нар нөгөө багшийн хөгжилд анхаарсан. За та нар зүгээр заагаадах гээгүй. Тэгэхээр энэ сонгон судлах хичээлийн хөтөлбөр маань бас асуудалтай байсан зарим нэг хичээл дээр жишээл мэдээллийн технологи бид нар Монгол Улсын их сургуульд багшийн их сургуультай хамтраад сонгон судлах мэдээллийн технологи хөтөлбөрийг шинжилж бүр гаргаж ирсэн. Энэ хөтөлбөр болох байна. Тий, энэ хөтөлбөр маань одоо нэлээд хуучирсан байна. Компьютер асаадгийг заана гэдэг чинь одоо утгаа алдсан. Одоо энэ орчин цагийн хүүхдүүдэд тийм ээ. Тэгэхээр бид нар арай илүү юу руу шиглэх ёстой вэ гэдгийг байна. Тэгээд бид нар ингээд заагаад ихсэн тухайн захим сургууль сурж ирсэн хүүхдүүд тэгэл тухайн жилийнхаа хавраас эхлээл нэлээд амжилттай байгааг илэрхийлэл болоод улсын олимпиадууд медаль аваад ирсэн. Сонгондоо. Тий, одоо тэр тухайн чиглэлээрээ. Тэгэхээр бас энэ их амжилттай болсон. Гэхдээ одоо яг энэ нэг Яшийн дүнтэй холбоотой тэр тухайн 3 жил сурсан хүүхдүүд маань жишээл 1 жил сурсан, 2 жил сонгоноор цахимаар сурсан, 3 жил цахимаар сурсан хүүхдүүд маань харьцуулахаар ямар ах юм гэдгийг харах. Ямар дүнтэй гарсан бэ? Ямар Яшийн ямар оноо авсан бэ? Ямар мэрэгжил сонголт хийсэн бэ гэдэг тэр их харах сонирхолтой байгаа. Тэр удахгүй тэр гарах бах. Тэгээд тэрнийхээ дараа энд тийм рүү. Тэгээд тий, одоо тэгээд би тухайн мэдээллийн технологийн төвдөө байж байгаа тэгээ ажиллаа өгөөд NDT компани сэргээгээд тэгээ бид нар ерөнхийдөө мэдээллийн технологийн чиглэлээр ажлууд хийж явж байгаад энэ 25 оны 22 сараас эхлээд бид нар боловсролын яамнаас одоо нэрлээд байгаа LMS гэдэг юм хөгжүүлэх зөвшөөрлөө аваад тэгээд бид нар 2 сараас хөгжүүлээд эхэлсэн байна. Тэгээ энэ жилийн хаврын төгсөл дэвшилттэй холбоотой ажлуудыг бас оролцсон. Гэхдээ бид нар нэг тийм олон сургуультай бол бараг хамгийн сүүлийн компани болж таарсан. Тэгээ олон сургуультай болж чадаагүй. Гэхдээ бол тэр болсон сургуулиуд дээр бүх юм ямар ч асуудалгүй явсан. Одоо бараг өөртөө зохиосон эсэстэйгээ мэдээлэл солилцож ирсэн учраас тий. Тэгэхээр бид нар дээр нэг асуудал гараагүй. Хоёлаа ярианыхаа сэдвийг яг нөгөө бүлэгчлээж явъя гэж бодож байна. Анх одоо яг ESIS гэж нэрлэгдэж байгаа боловсролын салбарын мэдээллийн системтэй энэ төсөл хэрэгжихээс өмнө нөхцөл байдал ямар байв те тэр төсөл яг хэрэгжсэний дараагаар боловсролын одоо салбар дээр ямар өөрчлөлтүүд оров гэдгийг ярил айгуу сонирхолтой харах гэж бодож байна. Ягаад тэр хүмүүсүүд байна ерөөсө бүх юм ихнээсээ л ийм байсан юм шиг боддог шүү те. Тухайн үед бол бас нэлээд асуудлууд байсан баах. Тэгээ маш олон асуудлыг яг мэдээллийн систем орж ирснээр шийдсэн байх гэж би бол дам уйлаад байна л да. За бид нар яг мэдээллийн систем нэвтрүүлээд эхлэхэд за нөгөө гол үндсэн суур дата маань юу байсан бэ гэхээр нөгөө статистик мэдээлэл. Тэгэхээр тэр статистик мэдээлэл маань яаж явдаг вэ гэхээр Excel-ээр явдаг байсан. Excel-ээр нөгөө сургуулиудаас цуглуулад аймгийнх нь боловсролын газар хэлтсүүд нэгтгээд тэгээд ямруугаа явуулаад яамн дээр нэгтгэдэг ийм байдалтай. 14 онд бид нар нэвтрүүлэхэд одоо анх ингээд статистик тайлбар ингээд нөгөө системээр гаргасан байхгүй. Тэгэхэд өмнөх жилийнхээс хүүхэд нь буурж гарсан. За тэр нь юутай холбоотой байсан бэхээр нөгөө нэг хувьсах зардалтай холбоотой байсан. Сургуулиудын хувьсах зардалтай. Хувьсах зардлыг авдаг. Өөрөөр хиймэл хүүхэд үүсгдэг. Тий одоо регистрийн дугаар зохиох алгоритм байдаг байхгүй. Тэрнийхэн дагуу регистрийн дугаар зохиогоод за одоо зарим сургууль дээр 100 гаруй хүүхдүүд ч илүү байсан гэдэг нэг тийм асуудал гарч ирсэн. Тэгээд тухайн зүйлдээ бид нар бас тооцож үзээд
нэг ойролцоогоор 7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа гэдэг тооцоо гаргачихсан. Хувьсах зардал дээр. Хувьсах зардал дээр тийм. Тухайн үеийн хувьсах зардлаар бид нар бодож үзээд. За ийм тэгээд 7 орчим тэрбумны хэмнэлт гаргасан. За дээр нь бас ажилтан албан хаагчдын бас асуудал тухайн хэмжээнд багахан хэмжээнд бас гарч ил байсан. Тэгсэрсэн гэсэн үг шүү дээ. Ажилтгүй багшийг ажилтдаг гэж бүртгэсэн гэсэн үг шүү дээ. Тий, яг тийм асуудлууд бас үүсч байсан. Тэгээд бид нар чинь 17 онд бас сургуулийн өмнөх боловсрол руу орсон. Цэцэрлэгийг нэвтрүүлсэн шүү дээ. Тэгэхэд бас яг тийм асуудал дахиад гарч ирж байсан. Одоо хизээд цэцэрлэгт явдггүй эсвэл бол огт байдгүй хүүхдийг бүртгэсэн байх жишээтэй тий. Тэгээд бас нэг тодорхой. Тэгээд нэг ойролцоогоор нийтдээ одоо 19 оны аудитын шалгалтаар бид нар бас тэр нөгөө тоонуудаа аудитынхантай хамт нийлж бодож үзээд нэг ойролцоогоор 9 тэрбум төгрөгийн тухайд хэмнэлт гаргаж ирсэн байна гэдэг асуудал ярьж ирсэн. За тэгэхээр ингээл жилээр өсөөл жил болгоно л 7 тэрбум ер нь бол тий хэмнэлт одоо бид нар анх удаа тэгээд тэрнээс хойш зэгцэрсэн гэсэн үг шүү дээ. Хэрвээ тэгээгүй бол тэгэл жил болгоно тэр гараал явах байсан боломжтой л гэсэн үг. Тий. Тэр нөгөө нийгмийн даатгал тэр өгсөн хүний өмнөөс тэтгэр авч ирсэн гэдэг шиг л яг тэрэн шиг л тийм болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо ИСС-ийг тухайн үед бас бидрийг их одоо өндөр өртгөөр ингээд систем бүтээлээ гэдэг юм ярьдаг байсан. Гэхдээ бидний 5 жилийн төсөв гэх юм бол 6 орчим тэрбум төгрөг байсан. Өөрөөр хэлбэл тэнд одоо ажиллаж байгаа 20 хэдэн хүний цалин өсөд байгаа шүү дээ гол юм. Тэгэх юм бол бид нар тэрийг ер нь хангалттай нөхсөн гэсэн үг байхгүй юу? Тийм бэ. Нэг жилдээ л нөхсөн ба шүү дээ. Тий, эхний жилдээ л нөхсөн гэсэн үг байхгүй юу? Тийм. Бизнесээр бол их ашигтай ш. Тий, ер нь бол бизнес байсан бол их ашигтай бизнес байхаар байсан гэсэн. Тийм бэ. Ер нь тэгээ нөгөө тухайн үедээ бас суралцдаг хүүхдийг сурдаг гэж бүртгэжсэн юм чи одоо анги дэвшүүлэх, хийдүүлэх, дүн баална, худлаа бичигдэх гэл зөндөө л их жижиг асуудлууд байсан бах тий. Тийм, ер нь бол айгүй их асуудал байсан. Ер нь бол нөгөө СС-ийг нэвтрүүлснээс хойш бид нар шатраатай айгүй их олон арга хэмжээнүүд одоо юу гэдэг зарим нэг хүмүүсийн таалагдахгүй тийм арга хэмжээнүүд зөндөө авсан л да. За одоо тэгээд анх ингээд 14 онд СС-ийг нэвтрүүлээ тийм хүүхдтэй холбоотой асуудлууд тэгээд бүх статистикт айлын цахимаар гардаг болоод. Тэгээ одоо ямар ч бүртгэлгүй байсан юмнуудыг бүртгэлжээд ихэлсэн. Одоо сургууль ямар хөрөнгөтэй, ямар талбайтай юм ч гэдэг юм уу тэр бүх юмнуудаа ингээд цахимаар бүртгээд ихэлсэн. За 17 онд бид нар сургуулийн өмнөх боловсролыг нэвтрүүлэхэд бас яг тэр шатууд явсан. За бид нар дараа нь дунд нь бас дээдийн системийг нэвтрүүлж ирсэн. Ихтэй сургуулийн. Ихтэй сургуулиудыг. Ихтэй сургууль коллежийн системийг тэр ер нь анхны шатны бүртгэлүүдийг тэрийг нэвтрүүлээд бид нар тухайн үед тэгэл ингээд тодорхой нэг системээр явж байгаад бид нар яг жинхнээсээ 18 9 оноос 16 оноос бүр ингээд яг нэвтрүүлээд дээд рүү бас орсон байна. Одоо нэрлэгдээд байгаа химис гэж систем маань дараа нь хийгдсэн. Бид нар ИСС дээрээ давхар хийж явж байсан бас байгаа. Зөв. Тэгэхээр ер нь бол тухайн хүнтэй холбоотой цэцэрлэгт ороолол орсноос нь ахуулаад бүх боловсролын мэдээллүүд нэг газар цугларч чадчихсан гэсэн үг. Тийм, доктор болоод дуустал хүртэл бүгний газар цугларч байсан гэсэн үг. Тийм, тэгэхээр ер нь боловсролын яам бол тэр хэмжээний датагаа цуглуулна гэдэг чинь тэр хэмжээний оновчтой шийдвэрийг гаргах боломжтой л ер нь болж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд бид нар одоо гаднаас бас зөндөө зөвлөгөөд ирж ажиллаад бидний хийж исэн ажлуудыг үзээд одоо бид нар асар олон жил ингээ хийж чадахгүй байгаа юмыг та нар маш богино хугацаанд хийцэн байна гэдэг хүртэл тийм юм яригдчих. Та нар маш сайн байна. Одоо энийгээ ингээд илүү сайн хөгжүүлж хаашаа сайн аваад яв. Одоо дүн шинжилгээ хий, анализаа гаргадаг юмудаа хийгээд. Анализын хэсгүүд рүү ер нь орсон байсан уу? Анализын хэсгүүд ер нь бид нар нөгөө бид нар бол нөгөө нэг мэдээллийн технологийн хүмүүс. Яг ингээд нөгөө боловсролын мэргэжлийн хүмүүс биш. Тэгэхээр анализын хэсгүүд нь ерөнхийдөө боловсролын яамны хүмүүс шаардлагатай датаг нь гаргаж өгдөг. Тэрэн дээрээ дүн шинжилгээ хийх ажлууд нь ерөнхийдөө нөгөө мэргэжилтнүүд нь өөрсдөө хийдэг. Тийм зарчмаар явж байна. Гэхдээ яг боловсрол өөрөө их урт хугацаанд нөгөө үр дүн гардаг те. Одоо саяны хэлсэнчлэн бүр 3 жилийн өмнө хийсэн сонгоны хүүхдүүд өнөөдөр төгсөөд тэгээ тэр хүүхдүүд маань яг өмнөх
юутай харьцуулахад инженерийн хүүхдүүд олон болсон байна уу те. Гээшийн онон дээр ахиж гарсан байна уу гэдгийг бид 3 жилийн дараа харах. Тэгэхээр энэ нь өөрөө жоохон зарим тохиолдолд яг салбарын ойртгүй хүний хувьд бол хүлээж амжихгүй те. Одоо нөө үрдэж хаана байна гэж хоногийн дараа асуугаад байвал эрсдэлт хэцүү шүү дээ те. Тийм бид нар ер нь айгүй хүндрэлтэй нэг асуудал нь болохоор бас энэ нөгөө нэг засгийн тогтолцоо гэж байна ш 4 жилээр явдаг. Ааха. Тэгээд 4 жилээрээ суусан хүн гэвэл бараг их ховордоо. Тийм баг. Хэдэн сайдын нүр үзвэ. Ер нь 8 9 болсон баха. Тэгсэн бахтай ер нь ойрхон. Зарим сайд нар чинь жилж болохгүй солигддог байсан. Тэгэл бүх юм эхнээс нь тайлбарлах бах тий. Тэгээд бүх юм ахаад эхнээс нь тайлбарлана. Тэгэл нэг ирсэн сайд нь оюун ямар ч хэрэггүй нэг хаа гээл бас нэг ийм асуудал зөндөл гарсан. Ирсэн сайд болгонд л тэрийг ойлгуулах. За бид нар тэгээ хэрэгжүүлээд явхад 18 18 оноос боловсролын бичиг баримтыг хэвлэдэг болсон шүү дээ. Ааха нөгөө төсөлтийн баримтчууд хэвлэдэг. Яг тэгэхэд бас бид нар одоо тодорхой нэг асуудлыг зэгцэлсэн буюу нөгөө нэг боловсролын бичиг баримтын хуурамчаар ингэж хийж тийм тэр нэг 8 гэдэг юм чинь бас зогсоож байгаа байхгүй. Бүх төвшин дээр ЕБС дээр ихтэйт дээр одоохондоо эхний ээлжинд бид нар ямар ч байсан юун дээр хийсэн. ЕБС дээр ерөнхий боловсролын сургууль дээр хийсэн. Тэгэхээр нөгөө нэг сургуулийн захиралд очиод мөнгө өгөөд авчдаг байсан тийм боломжууд байхгүй. Тийм тийм муу авсан дүнгээс яадаг. Ер нь гэхдээ бүр сураагүй хүмүүс ч гэсэн одоо 90-ад оны үеийн нөгөө сургууль завсарсан хүмүүс байдаг шүү дээ. Одоо бид чинь том хүн болцгооцсон. Гэхдээ боловсролын бичиг баримт байхгүй ч юм. Эсвэл ямар нэгэн асуудалтай тийм хүмүүс ерөнхийдөө тэр одоо бизнесийг зогсоосон юм уу та. Тэгэхээр ер нь нэлийн эсрэг хүсэл авч ирсэн хаад. Авч ирсэн. Тий одоо би нэг сандаг нэг хурал дээр огт бичиг баримтгүй огт Монгол улсын иргэн тодорхой бос хүмүүст бид нар ингэж хэвж өгдөг болмоор байна энэ төр гэдэг тийм хөтлөөрөө гарч байсан. Тэгэхээр тийм боломж байхгүй гэж тухайн үед нь хаажлаа. Тэгээд дараагийн нэг хийсэн ажил одоо энэ нэг хуурамч диплом гэдэг нэг сенсацны хэсэг дэгдсэн дээ тийм ээ. Тийм. Ер нь одоо ч бас яваад ич яг сурсан үнэ үү гээл те зарим хүмүүс төр. Тэгэхээр тэр ажлыг чи бид нар 19 оноос ер нь боловсролын яамн дээр эхлээд тэгээ 20 оноос тэр ажлыг манай боловсролын мэдээллийн технологийн төв хүлээж аваад тэр эхний ажил нь юу байсан бэ гэхээр ер нь архивыг шивж эхэлсэн байхгүй. Бүх архивуудыг. Тий 2000 оноос хойш архивыг шивж эхэлсэн. Яг энэ бүхүүд ийм дипломтой энэ сургуулийн ийм мэргэжлэр гэж. Тий яг тэрийг шивж эхэлсэн. Тэгээд тэрнээс өмнөх нь бол яг хүмүүс өөрсдөө өсөд оруулчих болно. Одоо 2000 оноос өмнө төгссөн хүмүүс өөрсдөө за би ингээд лавлагын санд оруулмаар байна гэж оруулчих болно. Тэгээд бид нар тэрийг шивж эхлээд тэрэн дээр бас их асуудлууд үүссэн шүү дээ. Боловсролын салбартаа буруу зөрүү дипломтой хүмүүс айгүй их ажиллаж байна тэр гэж бас асуудлууд үүссэн. Бусад салбарт ч гэсэн одоо тийм асуудлууд үүсээд тэрийг яаж шалгадаг болсон гэхээр хамгийн ихний ээлжинд нөгөө тендер дээр шалгадаг болсон шүү. Тендер яг ийм инженер техникийн ажилтнууд байна уу? Тэгээд нөгөөдгийг ингээд материалаа бүрдүүлэхээр тэр лавлагын сангаас шалгадаг. Одоо тэр лавлагын сан чи ийм Монголиа дээр байршдаг байхгүй. Тийм одоо л ийм Монгол яасан тийм. Ийм Монголиа дээрээс тэрийг шалгаж болдог. Тэгэхээр одоо ч гэсэн ингээд төгсөж гарч байгаа бүх бичиг баримтууд ийм Монголыг санруул орж байгаа. Тэр лавлагаас бүгд. Тэгээд бид нар сүүлд 22 он тэр чинь бас блокчейнтэй холбосон байна. За. Тэгээд тэрийг бүр баталгаажуулдаг болгоод бүх сургуулиуд дээр тодорхой нэг блокчейнийх нодууд нь байршдаг. Ийм Монголиа дээр байршдаг, боловсролын мэдээллийн технологийн төв дээр байршдаг гэдэг. Тэгэхээр ямар ч блокчейн учраас ямар ч өөрчлөлт орохгүй болж байна гэсэн чинь тийм. Тэгэхээр хуурамчаар хийх нь бас асуудалтай болж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь нөгөө Монгол улсын хувьд боловсролын салбарын яг мэдээлэл бүртгэлүүд бол айгүй одоо шилэн тийм үзүүлэлт хийх гэсээр та хэд ерөн шалгуулж үзчихсэн үү? Ер нь тэгж шалгуулж үзэж байгаагүй. Бид нар тийм байдаг бол манайхаас айгүй өндөр явах юм биш үү тий? Баяр нь өндөр гэдгийг нь одоо 22 оны нөгөө Нью-Йоркт болдог тухайн ковидын дараа болсон нэг education summit болсон шүү дээ. Өндөр хэмжээний уулзалт. ЮНЕСКО-оос захин ЮНЕСКО нэгдсэн үндэсний байгууллага хоёроос тий Нью-Йоркт болсон. Тэрэн дээр тухайн үед инх хамгааллын сайд очиж исэн тий. Илтгэл тавьж исэн.
Тэгээд боловсролын захим шилжилт дээр захим шилжилтийн хөгжлөөр монголчин шилдэг 5 улсын нэгт болж байсан шүү дээ. Оо зөв. Тэрийг ер нь олон нийт мэдээгүй л болохоос шүү дээ. Мэдсэн ч мэдсэн байх. Би л мэдээгүй юм байна л да. Нэг олон нийт нэг мэдээгүй баха. Тэгэхээр захим шилжилт дээр шилдэг 5 улсын нэг болж байсан шүү дээ. Ер нь бол нөгөө захим шилжилт гэдэг байгаа бол тэрний шин доотлол дэд бүтэц зөндөө олон юмнууд дээр одоо суурин сайн байж ш дараагийн түвшний юмнууд ер нь явагдаж штэ тий. Ер нь тий. Яг суурин сайн байна гэхээр захим шилжилт гэдэг маань зөвхөн ингээд нэг систем хийгээд болчихж байгаа бас хэрэг биш болчихж байгаа. Захим шилжилт гэдэг маань өөрөөсөө бид нар одоо боловсролын яам дээр ажиллаж байхад road map гаргаж ирсэн. За систем гэдэг нь бол нэг хэсгээ. За дараагийнх нь болохоор бид нар тэр нэг контент гэдэг юм маань байх хэрэгтэй юм байна. Буюу LMS гэдэг юм. Одоо улсын LMS хүүхэд болгон үнгүй ашиглах боломжоор хангах. Тэр байх хэрэгтэй юм байна. За багшийн мэдлэг чадвар гэдэг юм дээр бас анхаарах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл багш маань бэлэн биш бол боловсрол маань өөрөө захим шилжилтээ хийж чадах уу гэдэг асуудал. За багш маань чадвартай байлаа гэхээр багш маань ямар нэгэн тоног төхөөрөмж байхгүй болоос хэцүү болж байгаа тийм ээ. Зөвхөн утсаараа хийгээд байх боломжтой юугүй. За тэгээд хүүхдүүдэд өгвөл бас бид нар тодорхой хэмжээний тоног төхөөрөмжөөр хангах. Тэгээд тэр нэг юм нөгөө цахим танхим таблет тэгээ багш нарт зориулсан ноутбук гэдэг ингээд шатараас арга хэмжээнүүд явж эхэлсэн шүү дээ. Боловсролын яам чи анх 10 шинэ зууны боловсрол буюу төслөөр анх 16 онд бүх багшийг ноутбуктай болгож ирсэн шүү дээ. Тийм тий. Багш Lenovo гэдэг нэг хэрэглээд байдаг чинь тий. Яг тэр чинь. Бүх багш гэрч одоо хэдэн багш гэсэн үг та? Нийт тухайн үед 35,000 ноутбук тарааж ирсэн. Тухайн үед 20 мянган багш байсан. За үлдсэн нь болохоор бүх сургуулиуд дээр лаборатори хэлбэрээр очиж ирсэн. Тэрнийхээ дараад тэрний үр ашиг ямар хөө гарч ирсэн бэ? Тэр бол том зоригтой үйлдэл шүү дээ. 35,000 ноутбук шууд тарааж ирсэн. Тий, 35,000 ноутбук ч одоо хэдэн сая доллар байдیں۔ Тий. Олон их хэл мөнгө болж ирсэн. Тэр үед бас нөгөө нэг ковид гэдэг асуудал байгаагүй, нэг захим шилжилт гэдэг маань нэг тодорхой болоогүй. Бас яг нэг боловсрол сайн захимын хэрэгтэй юу гэдгийг мэдгүй. Тэрийг мэдэхгүй байсан учраас тухайн үед яг ямар үр дүнтэй байсан гэдэг нь бас жоох эргэлзээтэй. Яг ингээд ковидын дараа бол энэ маань айгу огцом эрчимцсэн шүү дээ тийм ээ. Ер нь ковидын өмнө ба дараа гэх. Тий, амар хурцсуур болж өгсөн шүү дээ. Тэгээд яг ингээ хурцсуур болоод ингэсэн чинь нөгөө багш Lenovo маань жоох хуучирцсан байдаг. Тэгэнтэй тэр чинь 2-3 жил болчихсон. Биш 2-3 биш зөндөө бол 5 жил болчихж байгаа. Тийм бай 5-6 жил болчихж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр дараагийн нэг арга хэмжээ нь болохоор тэгвэл энэ Lenovo яаж үр бүтээлтэй ашиглах вэ? Чи одоо 100% бүгдээр эвдрээд дуусчаагүй шүү дээ. Тэгээд одоо ихэнх нь бол хэвийн ажиллагаатай байж байгаа. Тэгвэл энийг яаж үр бүтээлтэй ашиглах вэ гэдэг тухайд бид нар Google-тэй бас хамтраад нөгөө нэг Lenovo дээр Google-ийн OS суулгах, үйлдвэрлэлийн систем суулгаад яаж хэрхэн ашиглаж болох уу гэдэг бас юм судалгаанууд хийж ирсэн. Одоо бас хэрэгжиж явж байгаа шүү дээ, тий? Тий, одоо үргэлжлээд хэрэгжиж явж байгаа. Google-тэй хамтраад ажиллаа явж байгаа. За, тэгээд бид нар чинь 21 онд бас бүх суралцагч, бүх багш нарт Microsoft-ийн аккаунт өгч ирсэн, тий? Teams ирэх авч өгч ирсэн, тий? Teams ирэх одоо Microsoft-ийн тэр чинь дагалдаад хүүхэд болгон багш болгонд одоо 1 терагийн спейстэй байлоо да. Тэр ажил одоо ч гэсэн явж л байгаа. Өөрөөр багш болгон хүүхэд болгон мэйл хаягтай. Тэгээд яг тэрийг нөгөө нэг ингээд масаар бас сурталчилж чадаагүй. Тэгээд зарим нь мэдхгүй янз байгаа бах. Гэтэ яг ер нь нөгөө захирлуудын онлайн хурал их Teams-ээр яваад шиг ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр тэр их ашиглаад байна гэсэн үг. Ашиглаж ийсэн гэсэн үг. Өөрөөр тухайн үед бид нар чинь одоо А1 гэдэг нь эрхийн бид нар нөгөө нэг суралцагчид зориулж авч ирсэн. А3 нь багш нарт. Тэгээд тодорхой нэг удирдлагууд буюу илүү анализ хийх зорилттой хүмүүст нь А5 ирэх. Зөв. Тэгээд бид нар Microsoft-тай маш том дийл хийж чадсан буюу. Одоо бид нар чинь нэг ойролцоогоор жил болгоны 300 сая төгрөг төлж байна уу да. Тэр бол харьцангуй бага мөнгө. Тийм байна.
Тэгтээ бид нар бараг л хязгааргүй шахуу агныг үүсгэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд нэг 12 төгсөө явж байгаа хүүхдэд бид нар нэг ирэх үүсгээд явуулчихж байгаа шүү дээ. Тэрийг хаахгүй байгаа одоохон доо. Хаахгүй байгаа байх. Яг миний үед бол хаахгүй л байсан. Тэгээ нэгдүгээр ангид ороод ирэхэд шинээр ирэх үүсгдэг. Тэгэхээр боловсролын салбарт ч одоо ингээд 800 мянган орчим хүүхэд байна үү те. Тэгэхээр бид нар тухайн үед сая 500 ирэх авч ирсэн. Тэгэл тэр нь ингээд хэвээрэл байж байгаа. Тийм байна. Нэмэгдээл дараагийн хүүхдүүд бас ихгүй явал тий. Тэгэхээр тэрийг чөлөөтэй ашиглах бас боломж нь байгаа гэсэн. Ер нь нөгөө ингээд урд нь ажиллаж байсан ажлуучуудыг Монгол Улсын боловсролын салбарт СУП-өөс ихтэй сургууль хүртэл ингээд гэдэг чинь одоо 2 настай сургууль орж цэцэрлэгт орж байгаа шүү тий. 2 настай хүүхдээс ахгуулаад за 18 их сургуулийн 21 22-т төгслөө гэхэрч бараг ингээ 20 жилийн рейнжийн хүмүүсийн одоо асуудлыг харж явсан байна шүү дээ тий. Тэгэхээр эн чинь бол айгүй том юм. Тэгэхээр энэ дээр ер нь тухайн үедээ улс одоо яг за улс гэхээсээ илүүтэй таны хувьд яг ямар байгаасаа гэдэг одоо зарчмыг баримталж явж исэн бэ тий. Энэ өнцөг айгүй сонин санагдчихлаа л да. Ягаад тэгэхээр ингээ ер нь ямар нэг юмыг удирдах хариуцаж явж байгаа хүн бодвол ингээд хэрэглэгчээ баг хамт олноо те бүхнээ л ингээд бодож явдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээрээ ямар зарчим, ямар үнэт зүйл барьж явж ирсэн бэ? Ер нь бид нар шудраг байхыг л зорьсон. Одоо ингээд нэг мэдээлэл чинь нэг газар төвлөрөөд ирэхээр бас янз бүрийн оруулах боломжтой болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь шудраг байх хэрэгтэй бол. Тэгэхээр маш хариуцлагатай болж. Нэг хүүхдийн мэдээлэл батхаар эсвэл ямар нэгэн мэдээлэл буруу зүрх орлоо гэхэд цаана асар их хүн өгдөг. Тэгэхээр баг хамт олноо бүрдүүлэхтэй ч гэсэн бид нар одоо бидний тухайн үед цалин бас нэг харьцангуй нэг бага биш тийм. Одоо бас их гэж хэлэхэд ч бас хэцүү байна. Тэгэхээр бид нар аль болох тийм сэтгэлээсээ ажиллах, боловсролын салбарт Монголынхаа ирээдүйн төлөө юм хийчихсэн, энэгээрээ бахархаж байгаа тийм хүүхдүүдийг л айгүй их авч ажиллаж байсан гэх юм уу. Яг ингээд тодорхой амбиц өгж байгаа ч юм уу, карьер өгж байгаа хүмүүс бас ингээд санаа бодол нийлэхгүй айгүй их асуудлууд гарна. Тэгээд нөгөө одоо энэ Z үеийнхэн гэдэг шиг тэр болгон хүн болгонтой ингээд эвтэйхэн харьцаж учрыг нь олохгүй болвол бас ингээд тэгээд энийг нэг хамт олон болгож ингээд зангидсан гар шиг болгож ингэж авч явах. Тийм шаардлагууд бас их тавигдж байсан. Тэгэхээр ерөнхийдөө их шударгаар ажиллаж исэн. Бид нар одоо ямар нэгэн хүүхдийн мэдээллийг ороо засчихгүй. За жишээлбэл улсын бүртгэлийн ерөнхий газар ч одоо ингээд хүүхэд төрөхөд нэг гэрчлэг өгж байгаа шүү дээ. Тэгээ ямар ч мэдээлэл байхгүй байжгаад 16 нах сурахт нь иргэний өмнө болгодог тийм. Тэгэхээр энэ хугацааны мэдээлэл огт байдгүй, хааж байдгүй болж таарч. Тэгэхээр энэ хугацааны мэдээлэл боловсролын салбар дээр байгаа. Тэгэхээр улсын бүртгэлийн газраас зураг өгөөч гэдэг юм ярьж ирсэн. Гэхдээ одоо хүүхд ингээд айгүй хурдан өөрчлөгдсөн шүү дээ. Жилээс жил өөрчлөгдөв. Тийм болохоор зургийг авлаач гэсэн их нэмэр болдгоо юм билээ. Түрүүн бас бид нар нөгөө боловсролын салбарт хийсэн ажлууд тэгэхээр нөгөө шинэ зууны төсөөр чинь бүх сургуулийг шилэн кабелээр нэг холбох ажил хийсэн шүү дээ. Тийм тий. 16 онд хийгдчихсэн. Тэгээд 16-аас 18 онд хийгдээд 18 оноос сургуулиуд ерөнхийдөө хэрэглээд эхэлсэн. Яг боловсролын мэдээллийн технологийн төв байгуулагдах чинь тэр дэд бүтцийг мэдээллийн технологийн төв хариуцуулж байна. Бүх сургуулиудыг холбосон шилэн кабелтай. Тий, бүх сургуулиудыг холбосон шилэн кабель, бүх сургуулиудыг интернетээр хангах тэр үүргийг хүлээж ирсэн. Тэгээд одоо Эрдэмнет гэдэг төв байдаг байсан шүү дээ. Тэрийг бас ингээ өөртөө нэгтгэж авч ирсэн байхгүй. Бүх нэг видео домейнтэй хаяг гэнтэр гэсэн. Тэгээд тухайн үед нөгөө Эрдэмнет гэдэг маань боловсролын байгууллагууд интернетийн үйлчлэг өгзүүд анхандаа бол тийм зорилгоор байгуулагдаж ирсэн. Тэгээд тэрийг нэгтгэж авч ирсэн. Тэгээ бид нар бас том хийсэн ажил гэвэл 21 онд бид нар тэр 18 оноос хойш бараг эцгүй шахуу болоод ингээд гимтэж мэмтсэн зарим кабель нь алга болцсон. Хоног төхөөрөмж нь эдэрсэн.
Сургуулиуд дээрх нэг хар харьцагнууд гэдэг тийм жижигхэн хар ракууд тавьсан байдаг. Тэрэн дотор нь свичнүүд тавьсан тий. Тэгээ Wi-Fi төхөөрөмжүүд, шилэн кабелийн конвертер энэ төр тавьсан байдаг. Тэр бүгдийг бид нар 21 оны 12 сар бүгднийг хэвэн ажиллагаанд оруулж. Бүх сургуулиудыг интернет үйлчилгээгээр хангасан. За энэний төлөө бид энэхийн тулд бид нар бас нэлээдгүй мөнгө зарцуулсан болсон. Нөгөө нэг шилэн кабель байхгүй газар чинь шинээр татна. 18 оноос хойш зөндөө сургууль ашиглалтанд орсон байдаг. Тэр болгон руу дахиад татах хэрэгтэй болно. Бүгдийг хамрах ёстой учраас тийм. Бид нар яг бүх сургуульд интернет үйлчилгээ үзүүлэе гэдэг асуудал яригдаж. За тухайн үед бид нар одоо Unitel компани, Mobicom, Цахилгаан холбоо, одоо Netco буюу сүлжээ компанитайгаа хамтарч ажиллаж. Зарим газар нь одоо гэдэг улсын шилэн кабель очоогүй бол зарим суман дээр ч юм уу тийм. Одоо хувийн хвшлийн буюу Unitel-ийн, Mobicom-ийн шилэн кабель очсон байдаг. За бүр огт бүц очоогүй газрууд бас байдаг. Бид нар тэр сургууль болгонд нь бас юугаар хангаж сателлитээр хангаж интернет үйлчилгээ үзүүлж байсан. За сүүлд одоо ингээд нөгөө юу гарч ирээд бас айтайхан болчихлоо л доо. Гэхдээ одоо тэрнээс хойш цэг нь их цөөрсөн. Тухайн үед нэг 20 орчим сургууль дээр ихэнхдээ багийн сургуулиуд ямар ч дэд бүтц байхгүй. Тэрнээс хойш тэр тоомон цөөрсөрөөд одоо нэг 5 6 байгаа байлгүй. Тийм баг. Гэтэ ер нь нөгөө бас Starlink-ээр ажиллаж байгаа. Тийм. Сүүлийн үед бас нөгөө юунууд анхаарал эхэлж байгаа шүү дээ. Бас нөгөө гişүүд, чухал байгууллагууд, сургуулиудад бас анхаарья гэж анхаарал эхэлж байгаа. Тэгээ одоо тэгээд 3 сарын 1-ээс энэ оны 3 сарын 1-ээс байна тий. Сургуулиуд өөрсдөө провайдераа сонгох боломжоор нь хангасан байна. Гэхдээ бид нар болохоор ерөнхийдөө сүлжээ компаниас одоо үйлчлэгээ авахтаа бараг 100 дахин хямдар авдаг. Бид нар сүлжээ компанитай тухайн үед дийл хийгээд тохиролцож байхад за хэдүүлээ Монголын ирээдүй боловсралтай харамлаад явах тий. Та нарт нөөц болцоо угаасаа байгаа. 100% ашигладаг юм чи. Одоо бид нар төлдөг байсан мөнгөөл төлөе энийгээ жоохон зурвсынхаа өргөнийг жоохон нэмээд өгөөч гэдэг асуудал үүсч. Тэгэхээр бид нар аймгийн төвийн сургуулиуд дундаа 1 гигагийн зурвас ашигладаг. За боломжтой сумууд нь бол 100 мега ашигладаг. Тийм хэмжээнд аваачиж улсын нийт сургуулиудын интернетийн хэрэглээ бид нар 21 оноос хойш ингэ явж байхад тухайн үед нэг 2 гигагийн интернетийн хэрэглээ байсан. Одоо бол бараг 20 гига болсон. Тийм баг тий 10 дахин үнэтэй. Тэгээд тухайн үед нөгөө сургуулиуд маань бас нөгөө нэг хар хайцаг маань нэг хэсэг ажиллахгүй байснасаа болоод нэр хүнд нь унтсан. Тийм байсан учраас буцаагаад ингээд сэргээж явсараа 23, 24, 25 он гэхэд энэ интернет маань хамаагүй хордон юм байна гэдэг. Одоо тэгтээ яг провайдеруудаа өөрсдөө сонгоод эхлэнгүүт тэр газрын хүчин шатлан ч гэсэн бас тэргэж сонгоод үлдэх хэрэг бас байгаа шүү дээ тий. Тэрийг сонгоод үлдэх боломж нь байхгүй болсон. Одоо сургуулиуд заавалж айл нэг ISP-г сонгох хэрэгтэй. Заавал нэг юм гэсэн үг тий. Гэхдээ нөгөө нэг хурц үйлчлэх маань айгүй цөөхөн болчихж байгаа л доо. Бид нар яг нийслэлд бол ингээд асруулга ISP эсвэл эрдэнэт дархан ч юм уу тий. Аймгийн төв дээр бас тодорхой хэмжээний ISP байдаг бол суман дээр бол нэг тийм байхгүй шүү дээ. Тийм тий. Тэгэхээр чинь тоо цөөх учраас. Тий. Тэгэхээр суман дээр хэн очиж үйлчлэгээ үзэж чаддгүй ихээр хэдэн оператор компаниуд маань л байгаа байхгүй юу? Одоо гар утасны оператор компаниуд маань л тэр суман дээр Unitel-ийн сүлжээ байдаг бол Unitel-ийн ямар нэгэн тоног төхөөрөмж байгаа интернет үзүүлж чадна гэсэн үг. Mobicom байдаг бол Mobicom чадна гэсэн үг болж байгаа байхгүй юу? Тэгээ голцвол Unitel бас цахилгаан холбоо байгаа тийм ээ. Тийм цахилгаан холбоо маань сум болгон дээр очиж үйлчлэгээ үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр сонгоод. Тэгэхээр энэ эдээсээ сонгоо явж байгаа бах сургуулиуд маань. Тэгэхээр яг ер нь ингээд урд нь ажиллаж явах үед бүх юм ингээд төвлөрсөн байлаа шүү дээ. Та хэд ингээд багаараа даагаал те бүх улсын хэмжээний интернетийн асуудлын бүх улсын хэмжээний SMS, SMS-ийн асуудлыг ингээд шийдэж явж байсан. Тэр үед бас амар ачаалтайсэн баг. Сая одоо ингээд хавар ISP-нүүд бол яаж байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ингээд LMS-үүд болоод тараа 6 компани руу саллаа тий. Та хэдийн нэг багийн хийдэг байсан ажлыг 6 компани руу салгалаа. Тэгэхээр 6 компани хүмүүсүүд бүгдээрээ л дор бүрнээс амар ачаалтай ажиллаа гэдэг юм яригдж байгаа байхгүй. Тэнгүү тэр бүгдийг нэг газар
базаж явхад бол бас амар ачаал хийсэн баг. Тэрийг ер нь яаж хандл хийж явж исэн бэ? Тэгэд тэр үеэсээ ингээд дурсах юм бол за манай сургуулиуд бас нэг ийм чадамжтай, ийм юмтай болчвол бас ингээд нөгөө хийж байгаа юм чи нэг хоёр талаас шүү дээ. Үйлчлэгээ үзүүлж байгаа, үйлчлэгээ авж байгаа хоёр газар хоёулаа хамтрах хэрэгтэй. Тэгэхээр үйлчлэгээ үзүүлж байгаа нь яг мэдээж чадлаараа л сервис үзүүлээд идэг. Авж байгаа юм шиг биш байгаа дээр бас хэцүү те. Тэгэхээр тэр тал дээр сэтгэлээ хаваалцвал. Яг одоо нэг сурцсан гэх юм уу да 14 оноос хойш тэгж үйлчлэгээ үзүүлсээр хагаад энэ багийнхан маань жинхэнэ яаж үйлчлэгээ үзүүлэх вэ? Тэгээ юун дээр анхаарах вэ? Бас нөгөө сургалтуудаа сайн зохион байгуулах хэрэгтэй. За бид нар чинь ингээд хавар болоод жил болгон сургалт зохион байгуулдаг. Одоо сүүлдээ ингээд анх бол ингэж тойр зохион байгуулахад ч нэлээд зардалтай шүү дээ. Анх бол тэгээд ингээд хүмүүс цахимжааг байх үед 14 оны сургалт, 18 оны сургалт гээд бид нар тойр сургалт хийжсэн аймагуд дээр очиод тий. Аймагуд дээр очиод сумсууд менежерүүдэд цуглуулаад тий. Сүүлдээ болохоор ингээд захимаар хийдэг болоод тэгээд тэр сургалтуудаа маш сайн хийх хэрэгтэй. Яагаад жил болгон сургалт хийх шаардлага болдгоо гэхээр бас боловсролын салбарын нэг шилжилт төвд ойролцоогоор 40% байдаг гэж хэлдэг. Тийм ер нь өндөр тий. Тий. Тэгэхээр нөгөө нэг бас тэр сонгуультай холбоотой ч байна уу, үгүй ч байна уу. Ямар ч зүйл нөгөө нэг систем хариуцсан менежер маань солигдчихдаг. Тэгээд дахиад тэр хүн заах хэрэгтэй болно. Захирал маань солигдчихдаг, бас заах хэрэгтэй болно. Тэгэл жил болгоныг ингээд шинэ багшил төгсөлт хийж байгаа шүү дээ. Тий. Өмнө хизээч төгсөлт хийж үзээгүй нэг багш гарч ирээд төгсөлт хийх болно. Тэгэхээр тэр болгонд бол бид нар сайн сургалтаа сайн зохион байгуулах хэрэгтэй. Тэгээд системийнхаа алдаагүй ажиллагаан дээр маш сайн анхаарах. Одоо хувийн энэ 6 систем маань хэр шалгуур тавьдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ SIS дээр ингээд нөгөө алдаа гарах боломжийг олохгүй нь бол айгүй шалгуур тавьдаг гэсэн байхгүй. Өөрөөр буруу үйлдэл хийх боломжгүй болгох. Нэг батны дата л оруулах тий. Тийм. Өөрөөр хэлбэл нэг санаатаа санамсаргүй элдв янзын юм хийснээс болоод дахиад нөгөөдгөө буцаагаал ингээд найс цаашаа болох. Тэрнээс нь зайс хийхийн тулд айгүй их шалгууртай. Тэгээд тэр шалгуураас ч болж бас систем их удаашрна. Тэгээ багш нарыг бухимдуулна. Тэр асуудлууд айгүй их үүсдэг гэсэн. Тийм тий. Яг ерөнхийдөө сурснараа л бид нар давж исэн гэх юм уу да. Тухайд одоо утас авдаг хүмүүс хавар болохоор ерөнхий газартайгаа хамтраад бас дээр нь бид нар нөгөө нэг юм туслах ажилтнууд аваад утас авдаг хүмүүсээ их олон болгодог байсан. Тэгээ багш нар маань нөгөө ингээл залгаад утсаа авахгүй болохоор муусаа утсаа авдаг юмнууд гээл айгүй уурлаа шүү дээ. Тэгэхээр бид аль болох утасны дуудлага алдахгүй. Тэгээд ингээ аваад байхад бид нар 40% дуудлагыг алддаг юм бэл. Өөрөөр хэлбэл буцаад нөгөө нэг утасныхаа системээс тооцоод үзэхээр 40% алдагдсан. 40% алдагдсан. Тийм багш нар чинь тэгээ шүнж залгасан байдаг, өглөөд залгасан байдаг. Ажлын бус цагаар маш их залгана. Тийм тий. Тэгтээ яг ингээд хаврын ажил төхөөд ирэхээр уцсан цагаар ажиллана. Одоо орой ээж гаргана, амралтын өдөр ээж гаргаж ажиллана. Тэгээд манайх тэтэс тедэн цагийн хооронд утасны дуудлага авч та нарт туслана шүү гэдэг хуваараа бас зарлана. Тэгээ яалтчгүй бүх улсын хэмжээнд нэг л газар л төвлөрнө гэдэг бол та дээр зүгээс гал хэвээр амар астдаг байсан. Яг энэ жил нөгөө нэг шин системээр хийж байгаа болохоор нөгөө нэг шин системээ ойлгохгүй хүмүүс бас их байсан баг л та. Тэгээд гал бас ингээд нэлээ авалтсан баг. Хуучиндаа ерөн сурцсан. Яг ингээд нөгөө SIS-ийг ингээд бүр 14 оноос нь хариуцсан явж исэн хүмүүс бол бараг л ямар ч алдаа гарахгүй бүх юм аягаад босгоо. Тийм болцсон байсан. Ер нь хувийн хвшлийн систем рүү шилжих үеэр бас нэг юм хэсэг бүлэг сургуулиуд гарч ирсэн шүү дээ. Тэр нь юу гэхээр манай ESIS ингээд жилээс жилд сайжирж байгаа тий. Бид нар ESIS-тэйгээ байя. Нэг дүнгүй байна. Хоёрс бас ингээд сайжирж ийн гэж итгэж өмсөж байгаа хүмүүсүүд бас байсан. Тэгээ ер нь ESIS-ийн алсын хараа ямар байж байгаад ингээд ямар өөрчлөлт. Одоо энэ нөгөө төр засгаас хамаарат уул нь бол ESIS чи өөрөө тусдаа нэг бүтээгдэхүүн байгаа даа шүү дээ. Тэнгүүд энэ бүтээгдэхүүний өөрийнх нь одоо зорилго хөгжлийн замд нь ингээд улс төрийн нөлөөл шууд нөлөөлдөг бас онцлогтой бүтээгдэхүүн байгаад байдаг. Тэгэхээр та хэдийн хувьд ер нь ESIS-ийг алсын хараа нь яг ямар хөө байгаад те дундуур нь ямар хүчтэй өөрчлөлтүүд гарч далиж тэгээ одоо бол бүр ингээд задраад те хаб систем гэдэг агуулга руу орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь анхнаасаа тийм алсын хараатай байсан уу? Ямар байсан бэ? Анхнаасаа ер нь бол хаб гэдэг зорилгол тавьж ажилласан л да.
Тэгээ яг нөгөө нэг анхан шатны нэгж дээрээ бид нар үйлчлэгээ үзүүлэх зорилго нь их буулна их бага байсан. Гэхдээ яг түрүүний хэлдгээр улс төрийн нөлөө олж ирээд одоо нөгөө нэг олон сайд солигдлоо гэдэг нэг сайд орж ирээд манай энэ систем энэ сургууль дээр байд юм энэ ингээл захим журналтай гэж байна шүү дээ. Манай хайгаа байдгүй. Тэгээд хийхээс өөр арга болж байгаа. Уул нь хаабрал зориод байсан тий. Тэгээд бид нар 18 он захим журнал хийж байгаа. Ууын чи ингээд эцэг ихтэн мэдээлэл өргөд юм байна ш. Тэгэхээр бид нар нөгөө чинь парент систем гэж. Тэгэхээр улс төрийн нөлөө биднийг ингээд нөгөө илүү их ажил хийхэд бас их нөлөө орсон. Хэрэгтэй хэрэггүй ажил. Зорилгоос өөр ажил. Тийм яг энийг хийхгүй захим журналыг огт хийхгүй гэдэг зорилготой явж исэн бол одоо багшийн систем гэж гаргасан. Системийг заавал хийхээр болоод тэгээд одоо шахалтаар хийж улс төрийн тушаалаар хийж ийн гэсэн үг болж таарч. Тэгээд хийсэн. Тэгээд яг энэ 6 LMS буюу одоо энэ ковидын үеэр хувийн системийг ашиглаж болно гэдэг энэ бас нөгөө нэг хөгжлийн тодорхой нэг шат маань болсон гэсэн үг болж таарч байгаа. Тэгээ одоо энэ CC-г хааж байгаа энэ төр бол бас зөв шийдвэр байна. Гэхдээ одоо юуг хаачихгүй ингээд нөгөө шатраална л ингээд явж байгаа шүү дээ. Тэр маань ч гэсэн бас зөв. Одоо ингээд нэг ковийн компанид бид нар энийг 10 жил хийсэн юм а та нар ингээд жилийн дотор хийчээрэй гэдэг чинь бас чанга шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг тухайн компани болгомоо энийг янз янзаар болгоод янзаар хийчихэд ах шиг байна бас. Тийм 6 өөр төрлийн систем баг шиг байна шүү. 6 өөр төрлийн. Тэгээд нөгөө боловсролыг бас өөр янзаар ойлгоод арай өөрөөр хийцэн юмуд ч бас зөндөө байх шиг байна. Гэхдээ яг SIS маань өөр айгуу сайн хийгдсэн тэр нөгөө багш нарын хэлээд байгаа. Манай SIS бол одоо ямар ч асуудалгүй ингээ айгуу сайн ажиллаж байгаа штэ гэдэг маань бас үнэн. Тийм болохоор одоо миний харж байгаа бол тэр нөгөө SIS руугаа л явж явах шиг байна. Зөвхөж явах шиг байна. SIS-ийг төстэй болж хэрчээ гэсэн үг тийм. Одоо бид нар SIS руугаа төхөөсөө гадна дараагийн хөгжлийн шат руугаа явахгүй бол бид нар бас энэ 6 компани маань тухайн сургууль болгоноос төлбөр авч байгаа тийм. Тэгэхээр энэ төлбөртөө бид нар ямар үйлчлэгээ үзүүлж байгаа гэдэг дээр бас жаахан бодох хэрэгтэй болно. Тэгэхээр манай компанийн хувьд бид нар дараагийн үйлчлэгээнүүдээ зөвхөн энэ school management system биш. Тэгвэл бид нар энэ сургуульд яаж тус болох вэ, нэмэр болох уу гэдэг тал руу бас ажиллах хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр одоо бид нар хинт тус болох хэрэгтэй вэ гэхээр за бид нар хүүхдэд self learning буюу бие дааж суралцах боломжуудыг яаж хангах вэ гэдэг тал руугаа бас явах хэрэгтэй юм байна. За өнөөдөр чинь ингээд AI гүйл юмгүй болчлаа тийм ээ. Тэгэхээр бид нар хүүхдэд яаж тусалдаг тийм хиймэл оюун ухаан байх уу? Ухаан хүүхдэд яаж зөвлөмж өгөх үү? Яаж прогрессийн буюу ахил дэвшилтийг хянах уу? Яаж тэр нөгөө нэг мэдлэгийн ингээд хоцрогдол ч юм уу хичээлийн хоцрогдлыг нь яаж нөхөж өгөх үү? Тэр тал руугаа бас илүү ажиллаж бид нар сургуулиудаа боловсролын үйлчлэгийг нь бас илүү сайн захин боловсролын үйлчлэгээнүүдийг илүү сайн аврах хэрэгтэй болов. Яг үндсэн үйл ажиллагаа тийм. Тий, бид нар тэр нэг хэдэн хүүхдийн бүртгээд төгсөөд ингээд нааш чааш нь болгоод байгаа маань бол нэг л асуудал тий. Тийм, бүртгэлийн асуудал яваад. Бүртгэлийн асуудал яваад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар боловсролын үйлчлэгээ бас сайжруулах хэрэгтэй байна. Боловсролын үйлчлэгийг цахимаар дэмжих хэрэгтэй гэдэг тэр юмнуудаа их хэрэгтэй байна. Тэр их сургууль илүү фокуслоод тий. Тий, тэр тал руугаа илүү сайн ажиллах хэрэгтэй байна. Дараагийнх нь бид нар нөгөө багшийн хөгжлөө яаж дэмжих үү гэдэг. Тэр тал дээр бид нар бас ингээд тодорхой бүтээгдэхүүн гэх юм уу, тодорхой санаанууд ботцсон явж байгаа. Тэгэхээр одоо энэ 9 сарын 1-нд бид нар бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдээ гаргаад ингээд сургуулиудаа бас танилцуулахад бэлэн болчих واخ. Бид нар багшийн хөгжил, суралцагчийн бие даасан хөгжил гэдэг илүү хөгжил тал руугаа тий. Тий, өөрөөр хэлбэл одоо бидний нэг албан одоо манай цөм хөтөлбөр гэдэг маань айгүй уул нь бол сайн хөтөлбөр шүү дээ. Монгол улсын цөм хөтөлбөр гэдэг. Энэ тэгвэл цөм хөтөлбөрөө бид нар яаж үр бүтээлтэй зөв хэрэгжүүлэх үү гэдэг сургуулиудаа бас хамтарч ажиллахад зорьсон тийм бүтээгдэхүүнүүд бас хийх зорилготой. Тэгээд хүүхэд эцэг эхт нь яаж дэмжлэг үзүүлэх үү гэдэг. Ялангуяа бага насны хүүхдүүд дээр, бага ангийн хүүхдүүд дээр эцэг эхийн оролцоос их чухал байдаг тийм.
Тэгэхээр эцэг их маань өөртөө бас нөгөө нэг одоо 20 жилийн өмнө 1-р ангид байсан эцэг их одоогийн зааж байгаа бас жоохон өөр болчиход байгаа. Тэгээд бидний буюу миний хувийн бодлоор бол одоо энэ танхимын сургалт гэдэг маань яг энэ хувьсах шатан дээрээ явж байна да. Тэгээд дараагийн цэг нь ямар цэг дээр очиж буухыг сайн мэдэхгүй. Одоо тэр Платоны үеэс эхлээл танхимын сургалт гэдэг юм явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бидний дараагийн үе шат маань одоо яг юу болох вэ? Ямар ч хувьсах ёстой үе ирсэн. Хувьсах ёстой боловч одоо яг за одоо ингээд дараа нь ингэх нь шүү гэдгийг тодорхойлоод гаргацсан юм бас байхгүй байх шиг байна. Гэхдээ ингээд нөгөө blended learning буюу захим танхимын хосолсон сургалт гэдэг юм одоо энэ 9 сарын 1-ээс бараг албан ёсоор хэрэгжиж байгаа. За зарим сургуулиуд чинь 3 ээлжтэй болцохоор танхим захимаа хослуулад 3 ээлжээ бас болиулж чадчих шүү дээ. Тийм. Багшлах ангууд дээр нэг өдрийн захим болгодог ч юм уу тий. Тэгээд багш нарын захимаараа заагаад. Тэгэхээр нөгөө нэг бага ангийн хүүхдүүдээ 3 ээлж биш ингээ 2 ээлжээр зохицуулах боломж нь бас бий болж байна. Тэгэхээр энэ сургуулиуд бид нар тодорхой дэвшлүүд авчирж байгаа. За тэгвэл тэр дэвшлэлээ бид нар дагаад тэр боломжийг нь бид нар тэр хэрэгслийг нь сургуулиудаа өгөх ёстой болов. Илүү тэрэн дээрээ бид нар ажиллах. Тэгэхээр одоо манай систем чи эдүү мап гэдэг систем байгаа тийм. Тэгэхээр бид нар энэ системээрээ дамжуулаад боломжийг нь яаж бол. Илүү бид нар тэр сургуулийн зохион байгуулалт, багшийн хөгжил, суралцагчийн бие даасан хөгжил, албан програмаас гадна тэр хүсэж байгаа хүүхдүүд маань. За энэ ярилцлагын ихэнд хэдүүлээ ярьж байсан нөгөө нэг хүүхдүүдийн мэрэгжлийн чиг баримжаа гэдэг юм бас. Одоо Сингапур, тэр Герман энэ чи ингээд анханаас нь тодорхой тестүүд аваад чи бол ингээд мэрэгжлийн ажилтан болох энэ чиглэл рүүгээ явах боломжтой юм байна. Чи бол ингээд шинжлэх ухаан руугаа явах. Ихтэй сургуультай ороод шинжлэх ухаанаа хөөх нь илүү чам зохимжтой юм байна гэдэг юм уу. Бүр тийм хүсэл гаргадаг тий. Тэгвэл манай Монгол улс маань тэрэн дээр очих болж байгаа юм болов уу гэж бас бодож байна. Тийм. Гів гинтгэл 12 Еши хүүхдэрийнхөө бараг л Ешийнхаа дүнг хараад мэрэгчлээ сонгож байгаа хүүхдүүд маш их байна шүү дээ. Ер нь тийм нөгөө амжилт гаргаснараа хамаарал хаашаа өсөх үү гэдгийг айл юунд тэнцэж чинь би тэгээд тэнд л орё гэж сонгож байгаа нь өөрөө айгүй харамсалтай байгаа байхгүй тий. Тэг чи бусад орны хүүхдүүдийг харахаар чинь бараг л за одоо зарим нь бол бүр багасаа тий зарим нь бол ядаж ахлах ангиас авахгүйла за би энэ сургуулийн энэ мэрэгжилд суралцсанаа гэд ингээд хэд хэдэн сургуульд мэрэгчлээ сонгочоод орж явах чи манайхан чи Ешийнхаа дүнг харснаа за одоо би ийш орё та гэхэр чи одоо тий энд л тэнцэж юм да. Тийм энд л тэнцэж юм да гэж харж одоо хөгжлийн зорилгын хүсэл тэмүүллийн тий маш олон юмны зөрүү гарч ирэх нь тодорхой байгаа байхгүй тий. Тий одоо би нэг саяхан нэг юм уншиж байсан одоо 1950-д онд 40-д онд 50-д онд одоо НАТО гэдээ байгуулга шүү дээ. НАТО-гийнх нь Оросын боловсрал дээр нэг шинжилгээ хийжсэн байл. Яагаад ингэж Оросын боловсрал ер нэг юм сайн байгаад энэ юу болоод байна гэдэг. Тэгээд тэр түн шинжилгээнүүд нь гол асуудал нь ерөнхийдөө хүүхдүүдийг маш ингэж сайн шинжлэх ухааны талын юмнуудыг маш сайн хөгжүүлж байна. Тэ математикийн бүр ингээд багаас нь заад юм байна. Физик дээр айгүй сайн явд юм байна. Тэгээд ихтэй сургуультай ороод тэр нь бүр маш сайн гүнзгийрч үзт юм байна. Баргалж ингээд бүх шатандаа энэ хөгжлүүд нь айгүй сайн явж байна. Тэгээд тухайн үед одоо Америкийн ерөнхийлөгч өөрийнхөө хэлж ирснийг үг нь болохоор бид нар Оросын цөмийн зэвсгээс биш бид нар Оросын боловсролоос хайх хэрэгтэй юм биш үү гэж хэлж ирсэн байна. Тэгэхээр би яагаад энийг ярьж байгаа нөхөд тухайн үед манай боловсролын систем маань бас Оростойгоо төстэй байсан тийм ээ. Тийм. Тэгээд манай тухайн үед одоо бичиг үсэг тайлал 99.9% бараг 100% гэж явдаг байсан. Тэгэхээр бид нар тэр үеэсээ боловсрол маань жоохон ухраад алхацсан юм уу гэж бас нэг талаасаа бодох. Одоо ингээд англи хүмүүс яриад байдаг ингээд англи боловсролын системүүдийг судалж явж байгаад Оросын системийг хэрэгжүүлж байдаг юм. Тийш маагч Орос школтой байж байгаа одоо ер нь жоохон Кембриж интергээл янз болоод. Одоо яг үндэ бас яг юуг дагаж байгаа ч ойлгохгүй. Би бол зих сайн ойлгохгүй. Бус нь бол ойлгож байгаа ч юм уу яаж байгаа ч юм. Тэгэхээр
90-ад оны үед одоо ингээд нөгөө нэг Оросын холбооны улс СССР гэдэг юм чинь тарлаа шүү дээ. Тэр үед ерөөсөө юу руу товтлогоо хийсэн бэ гэхээр боловсролын товтлогоо хийсэн. Боловсролын цаавар гэж болсон гэдэг. Тэгэхээр тэр юм бас манад нөлөөлсөн байх гэж би боддог. Тийм байна тий. Тэгэхээр буцаагаад хэдүүлээ яг тодорхой барьж явсан энэ боловсролынхаа юмнуудыг тэгэхээр бид нар нөгөө боловсрол гэдэг юм аа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Миний бодоод байгаа одоо жишээлбэл ерөнхийлөгчийн тэтгдэг гэдэг байгаа тийм. Тэр эсвэл тэр гэрээ хилцээрүүдэд тэр тухайн гадагшаа ингээд 100% тэтгэлгийн нөгөө явуулж байгаа хүүхдүүдтэй гэрээ хилцээрээ эсвэл сайн байгуулах хэрэгтэй болов. Өөрөөр хэлбэл тэр гадны ихтэй сургуульд өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа хүүхдүүд маань буцаагаад энэ Монголдо ямар өв нөлөөтэй байна гэдгийг судалгаа хийх юм болов. Өөрөөр бид нар энэ боловсролоо хөгжүүлэхээс илүү гадагшаа тэр асар их хэмжээний мөнгө өгөөд байна гэдэг. Ер нь тэгсэн мөртлөө Монголын одоо дээд боловсролоо голгоод байдаг ч юм уу тийм. Одоо төрөний хэлэл байгаа мэдээллийн технологиор төгсөөд ирж байгаа хүүхэд одоо код бичиж мэддэг хүүхэд ирж байна. Одоо багшаар төгсөөд ирж байгаа хүүхдээ голж байна тийм үү. Тэгэхээр бүх салбарт нөгөө шинжлэх ухааны анги маань хүүхд эзлэгээ болжлоо гэдэг. Тэгэхээр бид нар энэ руугаа илүү одоо тэр гадагшаа төлөөд байгаа мөнгөө бид нар ийшээ зарцуулбал яа гэм бол энийгээ хөгжүүлэх тал дээр тэр энэ хамгаалан сайжийн үед нөгөө нэг хөтөлбөрийн давхардлыг ярьж байсан. Тэр айгүй нэг том алхам болж байсан. Өөрөөр хэлбэл одоо бүх дээд сургуулиуч нэгтлэн төгсгөөд эхэлсэн. Яг уулын нэр нэг юм салбараараа тусдаа одоо санхүүчил төгсгөдөг байлаа. Эсвэл тэр мандах ч юм уу тий. Тэгсэн чинь моёс төгсгөөл, тийс төгсгөөл, хаяс төгсгөөл бараг жангаах төгсөхгүй холгоол болсон шүү дээ. Тэгэхээр нөгөө төрийн 6 ихтэй сургуулиуд маань нийлээд хөтөлбөрийн зөрүүг арилгадаг. Тэр бол айгүй том алхам болсон. За тэгээд бид нар нөгөө ихтэй сургуульд хүүхэд бүртгэж авахд ээш чи 10 хичээл байгаа тийм. Тэгэхэд эсэлтийн журам гэдэг ихтэй сургуулиуд чинь гаргаад за энэ хичээл тэдэс дээш оноотой ингэсэн тэгсэн гээд ингээд авдаг. Тэр нь одоо жирийн арт иргэдтэй үйлчлэлт юм уу яа. Яг ингээд системд бүртгэх гээд ирэхээр за энэ хичээлийн 10 аль нэг нь энэс дээш үед бүртгэнэ гэдэг тийм болчдөг. Тэгэхээр саяхан дээд боловсролын нөө эсвэл журмыг нь яамнаас нэг журам гаргасан. Тэрийг харсан уу? Нэгцэн ижлэх болгоод уу? Үгүй одоо яг энэ мэргэжлэр эсэж байгаа бол суурь нь энэ хичээл байх ёстой. Дагалдах нь энэ байж болно гэдэг. Яг хуучин бидрийг дээр үед ингээ конкурсж яхад яг ингээд матсууртай гэж ярьдаг байсан шүү дээ. Тийм. Яг тийм болгосон. Буцаагаад. Тэр бас их том давуу тал болгосон. Өөрөөр хэлбэл хүүхэд яг юу руу бэлдэх үү гэдгээ тодорхой болгож байгаа байхгүй. Би одоо яэш өхийн тулд би энэ мэргэжлийг сонгохын тулд би энэ 4 хичээлийг энэ 3 хичээлийг бэлдэх ёстой байна гэдгээ тодорхой болгож өгч байгаа. Тэр чинь одоо тэгээд бас айгүй буруу. Одоо ер нь бол хоолны бол орцсон бид нар хэрэг одоо бууз хичээл мах хурал хоёр байх ёстой шүү дээ тий. Тэгжээтэл чинь за яг уу гурил иш будаач байсан яг уу гэдэг рүү шилжээд исэн гэсэн үг шүү дээ тий. Тий. Яг тэр нөгөө эсэд ороод ирэхээр ингээл амар эсэлтийн журам мурамтай ингээл байж байгаа л яг ингээд систем бүртгэл хүүхдүүд нэгэ шаардлага авахгүй болоод ирэхээр журмаа засаж авчираад за энэ 10 хичээлийн аль нь тэтэс дээш оноотой байж болно гэдэг ийм болж хувирсан. Үгүй эсвэл janхуу болно гэсэн үг шүү дээ. Яг тооч тэрийг маш их эсэргүүцдэг байсан тухай үед. Одоо жишээлбэл за моёсын матад нийгмээр хийсэн. Харин тийм. Тэгэхээр чин материа биш. Тийм. Нийгмийнх нь оноо нь тэр нөгөө нэг шалгуур босго оноогод авцсан. Тэгээ одоо нөгөө хоол хийж байгаа тогооч гэдгээр нь багшийг зүрлэх юм бол уул нь бууз хий гэснээр бахан бодоо мах өгчөөд чи бууз хийгээд хаш нөгөө чи бүр хүндэн штэ тий бас. Тэгээд бид нар гадагшаа ингээд их төрийн улсынхаа мөнгийг зарахгүйгээр эсвэл бол одоо ингээд би Казахстаны жишээ бас байна тий. Казахстанд багшийн хангамжийг за ерөөсөө одоо цалингийн маш өндөр болгоё гэд. Тухайн үед цалингийн шууд 2 дахин нэмсэн. Ямар ч бодлого барихгүй нэмсэн. Бүх багш та. Бүх багш. За нэгдүгээр тэгээд нэмчингүүд хувийн хвшлээс баргалж өндөр цалинтай болсон байхгүй.
За тэгээд нийгмийн халамжийг сайжруулъя. Ерөнхийдөө багш дээр илүү фокус өгье гэдэг ингээд анхаарал эхлэнгүүт нөгөө ихтэй сургууль эсэж байгаа хүүхдүүдийн сайнуд нь багш болоод ирсэн. Энэ өөрөө л надад энэ одоо өндөр тогтмол орлоготой болчихж шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө нийгмийн асуудлыг ч гэсэн би өөрөө шийдэх боломжтой болж байгаа. Одоо ч гэсэн ер нь амьдрал тэгжэл явж байгаа шүү дээ. Би өөрөө байр авах хэрэгтэй бол хоригдлуулж байгаа, зээлэнд ороод байраа аваад. Тэгэхээр тэр орлого маань ингээд өндөр болоод ирэхээр хамгийн сайн хүүхдүүд нь багш болдог болсон байна. Өөрөөр энэ ингээд миний ирээдүйд ингээд доктортой байх учраас. Тэгэхээр гадаад улс орнууд ч гэсэн жишээл одоо бид нар Финляндийг их ярих дуртай тийм Финляндийг боловсруулах гэл. Тэр улсын тэр багш нарын хангамж буюу нэгдүгээр цалин өснө биш өндөр. Тэгэхээр би багшдаар тэнцээд багш болчвол би насан туршдаа ингээд боломжтой байна гэсэн үг болж. Одоо яг өөрийн чинь тухай ярил танаа аав ээж хоёр хоёулаа багш гэдгсэн шүү дээ тий. Тэнгүүд яг мэрэгчлээ сонгох үед бас багш болох боломж байгаа шүү дээ. Хүүхдүүд чинь юу ялангуяа ээж аваахаа ажил мэрэгчлээ их хөвлөдөг шүү дээ. Тэнгүүд яг өөрийн чинь болохоор багш болоогүй. Тийм би одоо би чинь 5 хүүхдийн баг нь байсан. Тэгээд ер нь бол багш болоогүй. Танай багхан дотор багш хүн байгаа юу? Багшаар ажиллаж байсан хүмүүс бол байгаа. Тэгтээ яг 100% бол багш болоогүй. Яг тэдний нөлөө бас нөлөөлсөн л ах тий. Яг мэрэгжил сонгох үед. Тийм хим биологоор манай ээж хим биологийн багш байсан учраас манай эгч эмч болсон. Тэгээд тухайн үед одоо би хуваар сонгох асуудал дээр одоо хамгийн том ах л нөлөөлсөн юм уу да. За ер нь моёст орсон зүгээр тэгээд моёсын матед ор гэл тэгэл би матер төгссөн. Би ер нь бол тийм хэрэглээний математикч. За тэгээд төгснөөс хойш мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа гэсэн. Яг хэрэглээний мат нь илүү одоо мэдээллийн технологи матаасаа илүү үздэг. Матаа арай бага үздэг. Математик багш болох боломж байгаагүй. Ер нь их яг хүүхдтэй ажиллаад ингээ юм хөргөнө гэдэг дээр өөртөө жоохон эргэлзсэн учраас ерөнхийдөө багшлахаасаа зайлсхийсэн гэх юм уу. Хойд магистрт хэлсээд моёсын эдийн засгад багшлах боломж байсан. Тэгээд за яах одоо би ч одоо хүнд юм заана гэж юу авах вэ гэж бодоод багш болох замаасаа ер нь хазаагаад. Багш хүнийг ер нь ямар байгаасаа гэж боддог. Одоо танаа аав ээж чинь багш байгаа шүү дээ. Тэгээ ер нь боловсролын салбарт бас ажиллаад олон багш нарыг ер нь бол яг өөрөө багшлаагүй ч гэсэн хөлөнгөөс харж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ багш хүнийг ингээд янз янзаар хүмүүсүүд дүндэг шүү дээ. Ийм хүн бол багш болох хэвээр. Ийм хүн бол багш болох хэвээр гэдэг. Тэгээд танихаар одоо харж байгаад яг багш хүн ийм л чанартай байвал ер нь сайн багш болдгийм шиг байна. Олон л нөхцөлүүд байгаа л да. Тэгэхээр таны бодлоор миний харуул нэг багшийн мэдлэг чадвар нэг супер багш байх гэхээсээ илүү тухайн хүүхдтэйгээ гээд харьцаад хүндлэгдэл байвал тэр багшийн хичээл илүү сайн явдаг болов. Нөгөө шавьяасаа хүндлэл авах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр шавьяасаа хүндлэл авахын тулд багш ямар байх ёстой вэ гэхээр хүн болгоно янз янз л байх л та. Тийм. Гэтэ ямар нэг үйлдэлээрээ л шавьяасаа хүндлэгдэх ёстой гэсэн үг. Багшаал тоохоо болчвол айгүй хэцүү нөхцөл байдал үүсдэг. Өөртөө шүүмжлээд юм шингээж авч чадгалч гэсэн үг шүү дээ. Шингээж авахгүй айгүй хийж байгаа үйлдэл болгоны сөргөөр хараад эхэлнэ. Тэгэхээр нөгөө нэг шав нараасаа хүндлэлийг л авч чаддаг байвал тэр багш супер багш байна уу биш байна уу? Тэгэхэд тэр багшийн зааж байгаа мэдээлэл тэр хүмүүст айгүй гоё хүрээд шингээд мэдлэг болоод чадвар болоо явчих болов. Тийм тий. Ер нь багш айгүй их онцлогтой юм шиг байгаа. Одоо юу гэдгийг тусас салбарууд дээ шүү дээ. Одоо за нэгтлэн IT-ийн хүмүүсүүд гээл тий. За эмчиг бол яг бас хэлж болох хэсгийг мэдэхгүй байна. Гэтэ ер нь ингээд нийтлэг мэргэжлүүдээс хараад байхад багшийн мэргэжил болохоор яг техникийн мэдлэг чадвар гэхээсээ илүү бас нэг юм хүний одоо нөгөө чадвар soft skill бас айгүй их өндөр хувьцлээд ах шиг санагдаад байгаа. Тий нөгөө ур чадвар гэдэг тэр мэрийг нь одоо тэгээд би энэ багшаар мэргэжил бэлдэж байгаа ихтэй сургууль бас заадаг байх гэж боддог. Тий. Түүнээс soft skill-үүд тий soft skill-ийг харьцах. Тий.
эцэгийнхтэй харьцах. Ер нь Бас ингээд аль алинтай зөв харьцахгүй болоод эцэгийнхэн сөрөг болчвол бас хэцүү. тий эцэгийнхэн бас хүүхдээ нөлөөлж штэ Тийм шууд. нөлөөлчин. Тэгэхээр тэр нь аяг их содон юм Тэр багш бас хэцүү мэрэгжил. Би бол багш мэрэгчлээс их айдаг. Харин тий хүмүүс ер нь их айдаг тий. Тий. Яагаад тэгэхээр бас нэлээд тэр чи өөрийгөө бүрэн зориулж ийж. Тэгээд багш нар яагаад ингээ олон хоног амардгүйхээр бас нөгөө нэг одоо тийм emotional энерги дуусгачдаг баг. Тухайн хичээлийн жилдээ. Тэгээд тэрийг шавхаад тий. Тэгээд тэрийг нөхөхийн тулд бас ингэж олон хоног амардаг баг. Ирчүүч. Гэхдээ бас миний хувийн бодол бол арай жоох амлалтыг багасгачмаар байгаа да. Одоо яг энэ багшийн хөгжилтөө илүү бас энэ зуны энэ хугацаа тодорхой одоо гэдэг хавраас 6 сараас 8 сараас арай жоох илүү хугацаа зарцуулах юм. Бүрий талуунаа бол яг амарчаад тий. Яг одоо тэгээд чинь Монгол улсын нэг онцлог байгаа шүү дээ. Баяр наадам гэдэг. 7 сар тэр чигээрээ ингээд нэг сонир байдалтай болчдөг. Тий. Тэр үедээ амраад 8 сарын дундаас 10-аас ч юм уу багш ажилдаа ороод тэгээд тухайн багшийг хөгжүүлэх тэр процессыг явдаг бол их зүгээр юм болов. Одоо дараагийн хичээлийн шинэ жилдээ бэлдэх. За одоо тэгээд бас энэ түрүү нөгөө олон сайд өөрчлөгдсөн гэдэг шиг тухайн бүрт нэг хөтөлбөрч маань бас нэг жоохон өөрчлөлттэй яваад байсан тийм ээ. Харин тийм. Хөтөлбөр бас одоо бас нэг өөрчлөгдөх сураг гараад ах юм. Харин тийм. Бага ангийнхаа дээр эхлэх юм шиг яриад л шүү дээ. Тэр чинь нөгөө нэг яг нөгөө цөм хөтөлбөр маань 10 жил болоод шинжлэхдэх ёстой тийм. Тэрнээс гадна бас өөрчлөгдөх юм шиг. Тийм үү. Тийм. Тэгвэл бүр харин тэгээд бас тэрэндээ бас нөгөө багш маань юугаач мэдээгүй байтал 8 сарын 31-нд хөтөлбөр шинжилсэн тушаал гараад 9 сарын 1-ний хичээлийг эхлэхэд нэг өөр юм заах болсон ч байт юм. Тэгэл асаа л дээ тий. Дуучин дуугаа дуулах гал гараад ирсэн чинь нот нөршлөгдсөн гэсэн үг шүү дээ. Өөр дуудаараа гэдэг тийм. Өөр аяар дуулаараа гэхээр ч одоо бүр гайхах шүү дээ тий. Ганц бэлтгэл сургалтгүй. Тэр бас тэгвэл аюултай юм байна. Тэр тэгж одоо тэгээд шаргал бай тэгээд одоо яг юу болох юм байгаа сайн. Бодлого гаргаж байгаа хүмүүсд мань бас их салбараас ойлгож мэдрэх хэрэгтэй л юм л да тий. Тэгэхгүйгээр шууд гів гинтэх. Одоо тэгээд боловсролын яамд ажиллаж байгаа хүмүүс одоо тэгээд нөгөө насаараа ажиллаж байгаа гэдэг шиг сайн хүмүүс бас байдаг л да мэдээж. Тэгэхээр одоо дээр нь бас хэрэгжүүлэлтэд хариуцдаг ерөнхий газар гэж байна тий. Ерөнхий газар маань яамнаас гарсан бодлогоо сургуулиудаа хүргэх, цэцэрлэгүүдэд хүргэх, ихтэй сургуультай хүргэх гэдэг. Тэр зөв яг тий. Гаргасан бодлогын дагуу хэрэгжүүлэлтэнд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ сая сүүлд гарсан газар тий. Хуучин байл. Тий ерөнхий газар гэдэг маань хэдэн онд байгуулагдлаа? 22 онд 21 онд байгуулагдлаа. Тий. Засгийн газрын боловсролын хууль шинжилгээдээ ерөнхий газар засгийн газрын тогтоолоор байгуулагдчихсэн. Яг одоогийн нөхцөл байдал их сонир байдал үүсээд байна гэж хүмүүс бас харж л байгаа хаа та. Хуучин чинь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам гэдэг байлаа шүү дээ. Тийм бүгд толилцсон. Тий. Тэгэхээр нөгөө боловсролоо хариуцсан ерөнхий газар маань бас ингээд айтайхан зөвхөн боловсролынхаа хэрэгжилтийг хариуцдаг. Тэгэхээр соёлын газар гэж бас байдаг тий. Тэгээд одоо спортын чинь нөгөө спортын агентлаг гэж бас байдаг. Тэр бүгдээр хэрэгжилтээ хариуцдаг. Тэгэхээр боловсрол ганцхан тийм байгаагүй байхгүй. Боловсрол яамн дээр л байгаад байдаг гэсэн биз дээ. Хэрэгжилтэн яамн дээр бодлогон яамн дээр байгаад байсан. За одоо тэгсэн чинь харин нөгөө сүүлийн засгийн юугаар чинь дан боловсролын яам болцсон. Гэхдээ миний бодлоор бол яг нөгөө хэрэгжилт бодлого хоёр маань тусдаа байх нь зөв л байна. Одоо тэгэхээр яам маань бас холилдсон ч ерөнхий газар маань байдгараа л байна гэсэн үг шүү дээ тий. Яг хэрэгжилтэд хариуцаад одоо миний санаж байхын нөгөө нэг соёл маань ирээл нэг болоод тийм ерөнхийдөө шинжлэх ухааны нэгжүүдээс салж байгаагүй баха. Тэгээ сая салгаа явчлаа. Шинжлэх ухаан чи хаашаа чичлээ. Эдийн засгийн хөгжлийн яам. Тэгсэн тий. Одоо бас ирэх юм болоо. Тэгээд спорт маань нэг ирээл нэг болоод ингээд бас соёл маань нэг ирээл болоод ингээд байдаг байсан. Тэгтээ бас эдгээр нь ингээл өөрөө нөгөө дээрээ судлаа болохгүй, доороо судлаа болохгүй гэдэг шиг тий. За тийм бас юм байгаа. Бодлого нь ингээ дээрээ бодлого нь битгий хэлнгээ баарыг өрөөс авандаа хүртэл хинийгээ хаана оруулах вэ гэж бодож идэл хамгийн юм яваад өгнө шүү дээ ер нь тий. Нийлэхээр чи яамд ингээ дотроо нэг бужигнаа болоод хин аль өрөө суугаад тий яг ингээ бодтойроо цуц хүртэл ингээ өрөөс самнаас өсвөлээд бужигнж идэл
доогуур нь нөгөө хүүхдүүдийн боловсрол, соёл гэл бүх юмнууд нь урсаа өнгөрчихөж байгаа шүү дээ. Тэгэхээр эндээ бас тогтвортой л байхгүй бол. За ер нь хоёулынгийнх нь ярилцах яриа ингээд ер нь төгч чинь цаг маань бас төгч чинь. Тэгээд миний хувьд бол өөрөө чи их хөндлөж явдаг. Ягаад тэгэхээр боловсролын салбарын мэдээллийн системийг бол үүсгэн бүтээн гэдэг бол бас их амаргүй зүйл. Тэгээд энэ зүйл байсан учраас одоогийн цахим шилжилт гээд дараагийн алхмууд үүсэж байгаа. Бид нар одоо өнөөдөр магадгүй бүртгэлээ хийхгээс сууж явах ч бас үүсэхгүй. Тэгэхээр та болон танай баг хамт олон маш сайн ажилласан учраас ингээд дараагийн цахим шилжилтгээ бид нар дараагийнхаа төвшний асуудал руу анхаарах юм боломжтой болсон гэж миний хувьд бол боддог. Тэгээд таныг энэ салбарт ажиллаж байгаа те боловсролынхаа салбарын багш ажилтнууд за дээрэс нь энэ салбарт ажиллаж байгаа технологийн хүмүүсүүдэд зориулаад гоё уриалга хэлээч те ирээдүйд хэдүүлээ юу бүтээхийн төлөө юунд анхаарч ажиллавал гоё байх вэ гэдэг талаар уриалга өгөөч гэж хэлээч гэж хүсэж байна. Боловсролын салбар боловсролтой мэдлэгтэй чадвар хүн бүтээхэл зорилготой доо. Тэрэн дээр л хэдүүлээ хамтарч анхаарай л гэдэг. Яг хүсэл зорилгоороо мэрэгчлээ сонгоцсон тийм хүмүүсийг л бүтээх. Ямар нэгэн шахаад ороод сонголтгүй болоод нэг тийм дээд сургуульд ороод ажилтсан тийм хүнийг биш. Яг хүсэл зорилгоороо мэрэгчлээ сонгоод. Одоо дээр үеийнхоор бол улс их орондоо хэрэгтэй хүнэл бүтээе да. Тийм хүмүүсээ л бид нар бүтээхийн төлөө боловсролын салбараар бүгдээрээ хамтарч ажиллаж байгаа шүү дээ. Тийм тий. Тэрний төлөө л зорж ажилласан дээр ба. Тодорхой хувь нэмрээ би одоо ингээд хувийн салбартаа ороод адилхан л боловсролын систем хөгжүүлээ явж байгаа. Тэгэхээр бид нар тодорхой хувь нэмрээ тэрэнд нас оруулахыг хичээ. Тэр багштайгаа тулж ажиллана. Сургуультайгаа тулж ажиллана, цэцэрлэгтэйгээ ажиллана. Боломжтой бол одоо мэрэгжлийн сургууль төлөвлөлийн мэрэгжлийн боловсролынхантайгаа хамтарч ажиллах. Дээд боловсролынхантайгаа хамтарч ажиллах. Одоо аль бүгднтэй л хамтарч ажиллаж хэдүүлээ улсынхаа төлөө буюу одоо энэ тусгаар тогтнолынхаа төлөө Монгол улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэр бүгдээрээ сайхан хамтарч ажиллацгаая тий. Бүгдээрээ сайхан хамтарч ажиллацгаая. Боловсрлоо илүү дэлхийн хэмжээнд одоо Монголын боловсрол үнэлэгддэг хэмжээнд авчиртал бид нар хамтарч ажиллаж. За маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд энэ манай подкастт оролцож байгаа хүмүүсүүдтэй бид хэд энэ майдрын буудаа гэдэг бүхэл бүрийн гурилыг бэлгэлж байгаа. За энэ мэн болохоор эх орны хөрсөнд тарьж ургуулсан тариан төрөөгөө Япон технологиор чулуун термээр тэрэмдэж одоо шин тэжээлийн илүү хадгалсан ийм эрүүл мэндийн бүхэл гурийн гурилгаа. За энийг танд өгчөө. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. Илүү боловсролын талаас ярилцах их сайхан байлаа. Баярлалаа. Танд яригээд үлдээсэн өнцөг вэ нөө юм? Үлдээс сэдв ч юм уу? Одоо яригээд үлдээсэн юм гэхээр ерөнхийдөө одоо бид нар Edu Map гэдэг систем хийгээ явж байгаа тийм. Тэгэхээр бид нар энэ системээр дамжуулаад боловсролын үйлчлэгийг илүү хүртээмжтэй болгох, илүү хялбар болгох. Тэр тал дээр илүү ажиллаж байгаа учраас бид нартай их хамтарч ажиллаарай гэдгийг талаар бас нэг хэлвэл зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид нар одоо нэг 8 сард багш нартайгаа нэг уулзалт зохион байгуулъя гэж бас бодож байгаа. Тэгээд тэрэн дээрээ бид нар яаж илүү хамтарч ажиллах уу гэдэг талаараа дэлгэрэнгүй ярих баг. Сургуулиудынхаа багш нартайгаа. Сургуулийн эхний ээлжинд бол удирдлагуудтай тийм үү? Тэгээд системээрээ дамжуулаад бид нар багш нартай ажиллана. Тэгээд тодорхой нэг яг хийх ажлуудаа төлөвлөчөөд байгаа. Тэгээд нэг зарим нэг аймагуудтай илүү бид нар тулж ажиллая гэсэн зорилготой байгаа. Тэгээд аймгийнх нь хэмжээнд бид нар яаж тусалж дэмжиж чадах нь боловсролыг нь ямар дараагийн түвшинд гаргах тийм бас боломжуудыг эрэлхийлж нэг тодорхой аймагуудтай бас хамтарч ажиллая гэсэн зорилго тавьж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Хурж ирсэн маш их баярлалаа.